Энэ нийгмийн хамгийн үнцэнтэй зүйл болох гэр бүлээ та хайрлаж хамгаалж чаддаг уу? Эсвэл гэр бүлийн хүчирхийлэгч нь та юм биш үү? Нөхөр эхнэр, хамтран амьдрагч, асрамжинд байгаа хүн, төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хамтдаа амьдрдаггүй ч дундаасаа хүүхэдтэй гэр хүмүүсийн нэг нөгөөдөө сэтгэл санааны дарамт учруулах, бие махбод болон эдийн засгийн мөн бэлгийн эрхчлөөнд нь халтсан үйлдэлийг гэр бүлийн хүчирхийлэл гинэ гэж томьёолсон байна. Нийслэлд хоногт дунджаар одоо яг хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 100-аас 120 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна. За үүнээс бол одоо 70 орчим хувийг нь бол одоо гомдол мэдээллийн бүртгэлд авч одоо материалжуулан шалгаж холбогдох одоо хуулийн хариуцлагыг хүлээлгэх ийм арга хэмжээг цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж байна. Наач өөрөө яг батал болно гэнэ хамаатай байна. 2021 онд улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үлдсэн гэмтэрэг 2020 оныхоос 34.5%-аар өссөн байна. Одоо шинжээчдийн одоо судалгаа дүгнэлтээр бол их бага хэмжээний одоо 25 орчим удаагийн хүчирхийлэлд өртсөний дараа дуудлага мэдээлэл өгдөг гэсэн судалгаа байдаг. Хогс нарын хувьд бол яагаад одоо хүчирхийлэл үйлдэгчийгээ хамгаалдаг уу? Яагаад одоо ингээд хүчирхийлэл цаашаа улам даамжраад байдаг уу? Яагаад хаалтганы цаана удаад байдаг гол шалтгаан үнэхээр нөгөө гэр бүлийн л асуудал, нөгөө үр хүүхдийн асуудал, хайр сэтгэлийн асуудал. Энэ хүн маань одоо засарчих байх. Энэ хүн маань одоо архинаас гарчих байх. Энэ хүн маань одоо ингээд шугаад засраад зодож нүдгээ болчих байх гэсэн нөгөө сэтгэлийн гал нь бүхэдгүү байнга ихтгэлтэй байдаг. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2021 онд 14 хүн нас орж 1228 хүн гэмтэж иргэдэд 1 тэрбум 286 сая төгрөгийн хохирол учирчээ. 2020 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алдсан хохирогчийн тоо буурсан ч хохирлын хэмжээ 39 орчим хувиар, гэмтсэн хүний тооч мөн 30%-аар өссөн байна. - 2021 онд нийт бүртгэгдсэн гэмтэргийн улмаас 25,000 орчим иргэн хохирсны 1489 нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон хүмүүс байна. Эдгээр хүмүүсийн 88% нь эмэгтэйчүүд байгаа бол 11% нь хүүхдүүд байна. Хохирсон хүүхдүүдийн тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулах юм бол 75%-аар өссөн анхаарал татаж байна. Зүдэж таньгаа ганцхан удаа жаргасан, магадгүй түүнээс хойш дандаа зовоосон. Тэр хамгаалах хоёроор үйлчлүүлж байгаа бүх хүүхдийн одоо хүчирхийллийн ардталтанд дандаа архитан согтуурсан гэр бүл аав ээж хамаатан саднал бичдэг. Тэгэл ерөөсөө л арх. Нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа нэг цагийн болон төр хамгаалах байранд үйлчлүүлсэн хүмүүсийн 77% нь хүүхдүүд байна. Эцэг эх нь архитан согтуурсан үед дахин эрсдэлд орохоос сэргийлэн энэхүү хүүхдүүдийг төр хамгаалах байранд байлгаж байна. Хууль зүйн дотоод хэргийн яам одоо гэмтэргээс урьдчилан сэргийн ажлыг зохицуулах зөвлөлийн дэмжлэгтэйгээр сонгой хайрхан дүүрэг дээр нийтдээ 21 онд одоо 107 иргэнийг эдгээр нь ямар иргэд байсан бэ гэхээр архины хамааралтай, нөгөө л нэг архины хамааралтай, нөгөө л нэг хүчирхийллийн эрсдэлтэй. Тэгээд 25-аас 35 орчим насны залуучууд байсан. Дандаа залуучуудыг сайн дурын эмчилгээнд хамруулсан. Одоо өнөөдрийн байдлаар гэхэд дээрх 107 иргэнээс одоо дахин одоо гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, дахин одоо архитан согтуурсан зөрчил цагдаагийн байгууллагууд бол бүртгэдэг байх. Хэдэн гэр бүл хэдэн ихтэй ингээд чиглэсэн энэ одоо сургаалт, клуб, дээрээс нь мөн ажилтаа орлоготой болгох, тэгээд зан үйл засах, сургалт, тэгээд дээрээс нь одоо нөгөө өөр
байранд сэлгэж төр хугацаанд амьдруулж байгаа буцаа чингэлтэй дүүрэгтэй авцраад тэгээд олон улсын байгууллагатай хамтраад гэр авч өгөөд ингээд төсөлд хамруулад ингээд маш удаан хугацааны үйл ажиллагааны үр дүнд бол одоо энэ нэмэгтэй архинаас гарсан байж байгаа. Тэгээ одоо 5 хүүхэдтэйгээ одоо гэртээ ингээд сайхан аз жаргалтай амьдарч байна. Гэтэл энэ нэмэгтэйг архинаас гаргангуут чингэлтэй дүүргийн 108-д ирж байгаа хүүхдийн дуудлага мэдээлэл нь 16% шууд буурж байгаа. Нийслэлийн хэмжээнд одоо 2021 оны байдлаар шүүхээр баримсах шийтгэл хүлээсэн этгээдүүдээс эргээд сая судалгаа хийгээд дүн шинжилгээ хийгээд дөнгөж сая дуусч байгаа юм. Эндээс эргээд харахад 2 орчим хувь нь эргээд хүчирхийллийн одоо гэмт хэрэг зөрчилд холбогдсон байгаа юм. 2 орчим хувь нь. Тэгэхээр цаана нь 98 орчим хувь нь дахин хүчирхийллийн одоо зөрчилд холбогдоогүй байна гэсэн үг. Энэ нь өөрөө хууль эрх зүйн орчим хэрвээ та хүчирхийлэл үйлдвэл эргээд заавал хариуцлага хүлээх ёстой юм байна гэдэг ухамсар сэтгхүүг одоо суулгаж өгдгөөрөө хууль эрх зүйн зохицуулалт нь өөрөө юм давуу талтай байна. Архигүй гэр бүл алдаж боломгүй амьдралын амт. Архины хамааралтай гэр бүлийн хүчирхийллийг тэглийн зэрэг зорилтод аянууд цаашид ч үргэлжилнэ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчилд холбогдогчдын 84% нь анх удаа энэ төрлийн зөрчил болон гэмт хэрэгт холбогдсон байна. Мөн тэдний 63% нь согтуугаар гэмт хэрэг үлджээ. Ажил эрхлэлтийн байдлыг нь авч үзвэл 48% нь тодорхой ажилгүй, 37% нь эрхэлсэн ажилтай, үлдсэн хувь нь бусад гэсэн хүмүүс багтсан байна. Иргэдийн одоо бас гэрүүлийн хүчирхийллийн талаарх одоо нийгмийн хандлагыг тийм үү хүчирхийллийг үлдээгч нийгмийн хандлагыг нэмэгдүүлэх чиглэлээр бас зарим нэг тодорхой одоо нөлөөллийн акцуудыг бол бас хэвлэл мэдээллийн хэрэгсэл иргэд олон нийт рүү чиглэж хийсэн л дээ. Жишээлбэл одоо хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай гэсэн ийм нөлөөллийн аяныг бол одоо нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан гэмт хэрэгээс өрсөлдөх ажлыг зохицуулах зөвлөл гих зэрэг одоо төрийн болон төрийн бус байгууллагуудаа бол хамтран бол зохион байгуулсан байгаа. Өөрсдөө хүмүүс нөгөө мэдээлэлтэй байж иж, мэдлэгтэй байж иж эргээд энэ хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болохоос биш ганц өнөөдөр архитай тэмцээд ч юм уу тийм ээ ганц өнөөдөр хүнийг өөрийн засна гэдэг байдлаар ингээд сургалтанд хамруулснаар бол энэ гэр бүлийн хүчирхийлэл буурахгүй. Тэгэхээр мэдээж эрийг одоо эцэг эхийн зөвлөлөөрөө дамжуулаад гэр бүлийн хүчирхийллийн талаарх дуудлага мэдээлэл гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой ямархуу ажлуудыг хийвэл илүү түлхүү хүнд хүрдэг вэ гэдэг талын мэдээллүүдийг мөн гэр бүлийн боловсрал хүчирхийллийн дуудлага мэдээлэл эрсдэл өндөртэй байгаа өрхүүдийнхаа судалгаа гаргаж өгөх гих мэтчлэн ер нь бол одоо ямар байдлаар урьдчилан сэргийлэх боломжтой байна бүхий л талбайр бүхий л хүнтэй хамтарч бүхий л олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, эцэг эхчүүд гэдэг ер нь хүн болгон энэ өөрсдөө хүн болгон л оролцоотой байж иж энэ дуудлага мэдээлэл бол багасгах нь бол ойлгомжтой байгаа. Цагдаагийн байгууллагаас илүү ихээр одоо иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх за иргэд маань одоо хүчирхийлэлтэй тэр харилцааг төвчдгөө байх тийм ээ хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрдөггүй байх энэ хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр бол тодорхой ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа. За үүний нэг бол одоо хараа сонсголын бэрхшээлттэй тийм ээ эдгээр иргэдтэй гэрүүлийн хүчирхийлэл гэж яг одоо ямар ойлголтыг хэлээд байгаа юм хүчирхийлэлд одоо өртсөн тохиолдолд хаана хандах юм тийм ээ за мөн одоо ямар үйлчилгээнүүдийг тийм ээ үн төлбөргүйгээр авах боломжтой юм бэ? Магадгүй хүчирхийллийг төвчснээрээ илүү их одоо даамжрах нөхцөлийг бүрдүүлэх, дахин хүчирхийлэл төртөх, за хүчирхийлэл үйлдэгчийн үйлдэлийг давтах нөхцөлийг бүрдүүлж байгаа гэдэг энэ ойлголтуудыг өгөх зорилгоор анх удаага одоо барайл үсгээр тусламжийн хуудас, тусламж үйлчилгээний хуудсыг цагдаагийн байгууллагаас бэлтгэж одоо зорилтод энэ иргэдтэй одоо тараах ажлыг эхлүүлсэн байж байгаа. 2022 онд бол нэг онцлог нэг чухал ажлыг бол нийслэлийн гэр бүл хүүхд залуучдын газар нийслэлийн гэмт хэрэгээс өртсөн сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтөйгөө хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа зорж байгаа нэг чухал ажил нь болохоор нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагууд бүгд дэрэгдээ эцэг эхийн зөвлөл байгуулах шаардлагатай байна. Эцэг эхийн зөвлөл энийх нь одоо журам дүрмэн бүгдээрээ гарцсан байж байгаа. Энэ эцэг эхийн зөвлөөрөө дамжуулаад тухайн компани, тухайн байгууллагын, тухайн аж ахуй нэгжийн аль пагчд руугаа чиглэсэн, тухайн аль пагчдын ар гэрлүүн чиглэсэн, үр хөвгөд рүү чиглэсэн
гэр бүлийн зөв төлөвлөлт, гэр бүлийн зөв хүмүүжил, хамт олонны зөв уур амьсгал тийм үү? Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийнхээ төлөө гэсэн бүхий л боломжтой бүх хувилбараар ажиллаж болох эрх зүйн орчин нөхцөл боломжийг нь бол зохицуулаад өгсөн байж байгаа. Энэ чиглэлээр бол одоо бас холбогд байгууллагатайгаа нэлээд хамтарч ажиллана гэж төлөвлөж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу байгууллага бүрт энэ жил эцэг эхийн зөвлөл ажиллах хуулийн зохицуулалт үйлчилж эхэлнэ. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг албаныхан дангаараа бус бүх нийтээрээ тэмцэж хүчирхийллийн эсрэг нүдээ нээж хүчирхийллийн талаар гомдол мэдээллийг хүлээн авах сувгуудыг нэмэгдүүлэхийг уриалж байна. 21 оны нэг ололтод тал нь мессежээр дуудлага хүлээж авдаг болсон. Мессежээр та хүчирхийллийн эсрэтэй болж байгаа нөхцөл байдлыг утсаар яриад хүний хажууд мэдээлэх боломжгүй байгуул мессеж илгээж болно. Хаяг барьчлаа. Тодорхой байгаа байдлуудаа мессежээр илгээж болно. Мөн түүнчлэн чат бокс гэж нээсэн. Цахим орчин дээр одоо гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлтэй мэдээллийг хүлээж авах, шалгах ийм нөхцөл байдлыг бас бүрдүүлэх зорилгоор чат боксыг одоо гэмт хэрэгс урьдчилан ажлыг зохицуулах зөвлөлийн дэмжлэгтэйгээр ажиллаж эхэлсэн. Гэрчгүй хүчирхийлэл гэж байдаггүй. Тиймээс иргэн та гэр бүлийн хүчирхийлэгчийн дуудлагыг мэдээлэх үүргээ ч гэсэн биелүүлдэг байгаарай гэж уриалж байна.